Казахстан улсын иргэн Назым Саукановыг харахад түүний амьдралд нэг агшин тохиолдсон аюул нь түүнийг үхлийн ирмэгт авчирч охин 18 төрлийн онцтойгоор 4 сарын турш үхэлтэй тэмцэлдэж байсанд итгэмээргүй. Өнөөдөр бид Назым болон түүний ээж Жанаратай Киевд уулзаж түүнд тохиолдсон зүйлийн талаар асууж сонирхсон юм. Ярилцлагын явцад тэдний гэр бүлийг нөмөрсөн гинтийн аюул нь Назым Хятадын сургуулийн тэтгэгдэх дуралдаанд шалгаруулалтанд тэнцэж гадаадад суралцах мөрөөдөл нь бодит биелэлээ олсон тэр аз жаргалтай үед тохиолдсныг мэдэж авлаа. Миний хувьд шинэ хүмүүстэй хэл судалж суралцсан шинэ боломж байлаа. Назым зуныхаа амралтаараа Казахстанд хэсэг хугацаа өнгөрсний дараа аялалд явсан тухайга бидэнд ярьсан. Аяллын туршид зэрэгцээ судлалынхаа эмэгтэйтэйгээ танилцаж найз нөхөд болцоожээ. Тухайн үед түүний итгэлийн шалгуур ойртож иж байгааг охин төсөөлөөчгүй байлаа. Би замдаа нэгэн эмэгтэйтэй танилцаж түүнтэй дотносон нөхөрсөн билээ. Шүн дундын үед автобус төр зогсолт хийх үед тэр эмэгтэй дэлгүүр орохоор явсан. Гэвч эргэж ирээгүй. Тэр автозамын ослын улмаас газар дээрээ миний нүдэн дээр нас орсон. Би маш их хүнд цочролд орсон. Энэ явдал миний нүдэн дээр болсон. Би маш их айсан. Хитгэн агшны өмнө тэр хүн амьд байсан. Одоо тэр байхгүй байсан. Энэ явдлын дараа тэр маш их дотгошоо болж хаагдмал бол өрөөндөө орж ганцаараа маш ихээр уйлдаг болсон. Тэр маш хүчтэй сэтгэл санааны хямралд орсон. Түүнээсээ болж хэвтэрт орсон. Бүр хоол ноосч гарсан байтгаа бүр шүнд унтгаач байсан. Шүн унтахгүй чимээг уйлж нулимсан л бөмбөрдөг болсон. Тэр бүр хинтээж ярих болсон. Би хинтээж ярьж харилцах хүсэлгүй болсон. Зөвхөн нуугдаад л байж байхыг хүсдэг болсон. Ийм байдал нь магадгүй ослын дараах сэтгэл санааны хямралд хамрах бөгөөд Афганистаны синдром нэртэй томьёолод хүртэл байдаг. Энэ нь хүнд ослын дараах сэтгэл зүйн хямралд орох үед илэрдэг. Өвчтөн харилцаа үүсгэх, ярилцах, хэлэлцэх, мөн амьдралаас таашаал авах ямар ч хүсэлгүй болдог. Энэ нь маш хүнд үр дагаврыг авчирд юм а. Хоолны дуршилгүй болсон. Би түүнийг хүчээр хоолдог байсан. Жохон охин минь дахиад нэг жохон гих мэтээр гойдог байсан. Гэвч тэр ээжээ би тэлэгч чадахгүй, энийг чадахгүй гэдэг байсан. Би зөвхөн хөвтжилж чаддаг байсан. Яагаад гэвэл надад заримдаа бүр амьсгалах хэцүү байсан. Эхлээд би хоолны дуршилгүйдэл нь өнөөдөр маргаашийн асуудал байна гэж бодсон боловч энийг 1 сар үргэлжлээд бүр 2 дахь сард орлоо. Тэр үнэхээр бүгдээс татгалзаж хоолч идэхгүй, ус жуухгүй. Тэгээд миний бие өвдөж байна. Би юу ч хийж чадахгүй байна гэж хэлдэг болсон. Тиймээс бид түүнийг төлбөртэй эмнэлэгт хяналтанд оруулсан. Эмч нар цусны ялгаруулалт өндөр хэмжээтэй болсон ходоод төсөөр дүүрсэн байгааг оншилсан бөгөөд энэ бол хүний биед байж боломгүй зүйл. Гэхдээ тэр төлөвхийн цусны цоргоны нугалдалтай бөгөөд өрөвсөлтөй байсныг тодорхойлсон. Стресс, сэтгэл санааны гүн хямрал нь бага наснаасаа байсан цусны өрөвслийг улам хурцлуулж, улмаар олон төрлийн өвчний их үүсэл болгожээ. Шинжилгээний үр дүнгээс харахад цусны цоргоны уужиг нугалралттай мөн сэтгэл хөдлөлийн хүчин зүйлүүд нь хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж өвчний ходоод болон 12 нуглаа гэдсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Сэтгэл зүйн хүчтэй өөрчлөлт нь цусны үйл ажиллагаанд огцом өөрчлөлт үзүүлж улмаар ходоод 12 нуглаа гэдэс мөн хоол боловсруулах эрхтнүүдэд сөрөг үр дагавар үзүүлдэг. Энэ нь тухайн өвчтөнд илэрсэн. Цусны үйл ажиллагаа буруу явагдсанаас болж цус хэмжээгээр ялгарч ходоод руу орж улмаар дотоод эрхтнүүдийг гэмтээсэн.
гүн хямрал нь цөсний гадагшлах үйл ажиллагааны доголдлыг мөн гастрит болон гастродимит зэрэг өвчнүүдийг улам эрчимжүүлэхэд хүргэсэн юм а. 18 төрлийн өвчний онш тавьсан. Тэгээ эргэтэн болгонд баг хэд онш тавьсан баг. Маш богино хугацаанд ойролцоогоор 2-7 хоног гэтэл бидэнд маш олон төрлийн оншууд тавьсан байгаа. Бид нар бүр төсөөлөөчгүй 18 төрлийн онш. Тийм ээ, 18 төрлийн өвчний онш тавьсан. Ихэвчлэн ходоод гидсний замтай холбоотой ходоод болон нуглаа гидснүүдийн шархууд илгэний өөрчлөлттэй. Илэг бол үнэхээр их гэмтсэн байсан. Ходоод төсөөр дүүрсэн. Бөөр гихтэл 3 онштой. Папиллом, бөөрөн дөөлийнхаа өссөн, бөөр хатуурсан, илстэй, пеленифрит. Угдэлээс гүм их юм байсан шүү. Тэгэл нарийн гидс харалсан, өвчлөлт явагдсан. Үгүй ер нь амьд явах ямар ч боломжгүй л гэж хэлж байгаа. Түн бом тариа. Ямар ч юм бол ямар ч үрдэн гараагүй. Тэр яаж өвдөж байсан? Яг хэвээрээ. Түүний бие нь үргэлжилсэн дотоод өвдөлттэй байсан. Иймээс тэр зөвхөн хоолны дуршлагүйдэлтэй биш. Түүний дотор тал нь өвдөж тэр маш их спазмтай байсан. Зөвхөн оройд л жоохон каш байл бидний хувьд супер боллоо. Цайны халбаар 2 удаа каш уухад гайхамшиг. 3 бол бүр супер. Нүдэн дээр нулимстайгаар би охиноосоо идээрэй гэж гуйдаг боллоо. Түүнийг харахад нүд талтарсан байсан. Тэр маань харсаар байхад торж эцэж маш хурдцаагаар жин алдаж эхэлсэн байгаа. Боддоо сар хагасын дотор л 23 хил штэ. Жинхэнэ алдагдлын хувьд бол маш их байсан. Түүнийг харахад гар хөлн нарийнхан савх шиг зүгээр л тураал орсон. Ясан дээр тогсон арсал байсан. Тэр бүр туйлдсан байсан бөгөөд зүгээр л хэлхээтэй яс болсон байсан. Бүх яс нь харагдаж бүх юм дууссан харагдаж байсан. Эцэг эхүүд нь маш их сэтгэл санаагаар унцгааж залбирал тусламжийг хүсэж байсан. Жанаараа утсаар ярьж түүний зургийг явуулахад тэр турж эцэж тураалд орж яс харис болсон байлаа. Тэгээд тэр ямар болсныг харалтаа бүх юм дууссан гэж байлаа. Тэгээд түүний зургийг харах үед сэтгэл минь маш ихээр зовниж маш их хямарсан. Тэр харсаар байтал нүдэн дээр муудаж хифтэрт орж бүр сүулдэ босч чадхаач болсон. Миний бие маш их сүлдснээсээ болж ойр зурдаа хитгэн алхам хийж чадах чадaltaгүй болсон. Гэрээрээ хитгэн чалгаж чадхаа байсан. Байдал ийм болоод 4 сар өнгөрсөн учраас охинч маш их өвдөлтнөөсөө болж ямар ч чадалгүй сольдож усанд орч чадахгүй, бийдж засаж чадахгүй хүний асрамжинд орсон. Туйлдын ядарснаасаа болж хөлбөрч чадхаа байсан. Түүнийг нь харах үед нүд талтарсан байлаа. Учир нь 3 сар хөдөлгөөнгүй хэвтснээсээ болоод тэр бүр хөдөлгөөнгүй болсон. Тэр үргэлж ухаан алдаж, тэр ухаан алдалтын хугацаанд улам уртсаж байлаа. Охиноос минь бүр үхтлийн үнэрч ялгардаг боллоо. Бүр үхтлийн үнэр ялгарч байсан шүү. Нүдэн дээр нь хоол идэж чадахгүй, үхтэл болж байгаа охиноо хараад юу ч хийж чадахгүй байгаа ихийг харахад маш аимшигтай байлаа. Эцэст нь өрхийн эмч бидэнд танаа охин энэ дэлхийн оршин суугт биш болжээ. Эд удаан тэсэхгүй гэж шууд миний нүдэн дээр хэлсэн байгаа. Тэжээлийн дутагдлаас болж хүчил төрөвч, уураг, өөх тос, гэх мэт бодисын солилцооны хэм алдагдаж, биеийн үйл ажиллагааны доголдол үүсэж, энэ нь махбодыг сулдаанд оруулдаг. Энэ байдлаас болж эргэж буцахгүй үхлийн эрэмгтч хүргэдэг.
Назимын ээж итгэмжид итгэгч учраас эмч нарын гаргасан шийдвэртэй тийм нийцэлгүй өдөр бүр Назимын эдгэрлийг тунхаглан Бурхандаа залбирч охиныхоо амьдралын төлөө уйггүй тэмцэж байлаа. Түүний хамрагддаг возрожденийн чуулганд апостол Владимир Мунцян 2018 оны 11 сарын 11-нд крусейд хийх зарлыг сонсоод үүнийг Бурханаас ирсэн залбирлын маань хариу гэж хүлээн аваад өөрийн охиноо эдгэх болно гэдэгт итгэж итгэлээ сунган бас охиныхоо сэтгэл санаа сүнсний бэлэн байдлыг хангаж байлаа. Бурхан ийм крусейдүүдэд дамжуулан эдгэрэл явуулдгийг мэдэж байсан учраас надад маш их хүлээлт байсан. Учир нь яг тэр агшнуудад ямар нэгэн зүйл болдог. Мөн зөвхөн Бурхан л намайг эдгэн гэдгийг би маш их хүчтэйгээр хүлээж байсан. Тэр өдөр бүх гэр бүлэрээ дэлгэцнийхээ өмнө гайхамшигыг хүлээн сууцгааж байлаа. Би орон дээрээ хөвтөөд телевизийн дэлгэцлөө ширтэн харж ээжийн харуултын дараах эдгэрлийг харуулж байсан бичлэгийг үзэж байсан. Тэр миний сэтгэлийг маш их хөдлөсөн. Би нүүр, гар, хөл юугаач мэдэрдэггүй ярьж чадхай болсон байсан. Эмчнэрийн оншоор бол ээж хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрчлэлийг үзэх үед бүгд уйлж байсан. Миний найз болон түүний охин, миний нөхөр уйлж байсан. Назимыг харсан чинь нүдэн аниад нулимсаа арчиж харагдлаа. За одоо хийж чадахгүй байснаа хий. Бос. Би шууд босож явсан. Тэд бүгд гайхацгаа над руу харж байлаа. Би өөрөө таяггүй хэний ч тусламжгүй хоёр хөлөөрөө явж амьдралдаа ингэж буцаж ирсэн юм аа. Гэрчлэлийг үзсний дараа би ариун сүнсээр дүүрч миний дотор өөртөө итгэх итгэл орж ирсэн. Бурхан миний ээжийг эдгээсэнчлэн намайг зайлшгүй эдгэн гэдэг итгэлээр дүүрсэн. Өөрийн гэрчлэлийг үзэж байхдаа эзэн минь надад үзүүлсэн гайхамшигаа миний охинч бас үзүүлээч гэж залбирч байлаа. Хэн нэг нь энэ орой гэр бүл зовж байна. Хүүхдүүд зовж байна. Хинч, юуч, мөнгөч, танил тал, эмч тэдэнд тос болсонгүй. Зайлшгүй үхэл иржээ. Гэвч өнөөдөр Апостол эдгэрлийн залбирал эхлэхдээ л над руу чиглэсэн үгнүүдийг тунхаглан хэлж байсан. Энэ бол таны эцсийн найдвар хонглын үзүрдэх гэрэлчин байна. Та хэвтэж байна. Ер нь таныг бүгд үхтэл хэмээн харж байгаа юм байна. Гэвч яг одоо энэ агшинд танд хэлж байна. Бурхны хүү Есүс Христийн нэрээр яг одоо ариун сүнсээ тааш үргэж. Тэр тодорхой бүр яг ходоод гэдсний замын талаар ярьсан. Дотоод эрхтнүүд маш ихээр гэмтсэн байна. Яг одоо бүх юм шин. Чиний онш аз жаргалтай урт удаан амьдрах. Есүс Христийн нэрээр ариун сүнсээ шүргэж. Энэ өрөө бүхэлдээ ариун сүнсээр дүүрсэн байлаа. Энэ агшинд миний дотор шатаж байсныг мэдэрсэн. Баргалт бүх эрхтэнгүүд шатаж байсан. Тэр үед л миний тухай ярьж байна гэдгийг би ухаарсан юм аа. Би тэр хүнд хандаа хэлж байна. Яг одоо энэ агшинд та бүрэн эдгэрсэн. Та яг одоо шалгаж болно. Бос Есүсийн нэрээр би өөртөө босож чадах хүчийг мэдэрсэн. Энэ залбирлын дараа 4 сарын турш огт хөдөлж чадахгүй байсан тэр эмэгтэй бүгдийг гайхшруулан босож өөрийн хөл дээрээ алхлаа. Энэ бол итгэмээргүй зүйл байлаа. 4 сар хэвтэрт байсан хүүхэд босоод гараад дараа нь хаалганы дэргэд зогсоод ээжээ бурхан намайг эдгээлээ гэж инээмсэглэсэн. Энэ нь бол баяр хөөр, баяр баясгалан байсан. Тэр босод зогсоод инээмсэглэр гэрэлтэд ээжээ бурхан намайг эдгээсэн. Бүх өвчлөлтүүд нь алга болсон гэж хэлсэн. Тэр агшинд би маш их аз жаргалтай байсан. Учир нь би бүх өвчлөлтөөсөө салж одоо л нэг ганцаараа явдаг болсон. Тэр явж эхэлсэн. Энэ бол хамгийн гайхалтай мөч байсан. Олон сарын турш өвдөн шаналж байсан хүн нэг агшинд
бүх зүйл нь өөрчлөгдсөн. Жинхэнэ гайхамшиг тэр шууд босоод яваад өгсөн. Учир нь телевизийн сувгаар дамжуулсан апостолын залбирлаар тэр сүнсээр дүүрч ариун сүнс түүнийг шүргсэ. Бурхны агууг харсан тэр агш нь ихийн сэтгэл үнэхээр аз жаргал баяр хөөр баялаар дүүрэн болсон. Бурхны агууг харсан тэр агш нь ихийн сэтгэл үнэхээр аз жаргал баяр баясгалаар дүүрэн болсон. Энэ баяр баясгал аз жаргалтай мөчийг юутайч зөрсгүй лээ. Энэ бол жинхэнэ бодитоор болсон ба хязгааргүй их баяр хөөр дотор байлаа. Би Бурхан талархаж байна. Өглөөс ирэхэд биеийн байдал ямар байсан бэ? Өглөөс ирэхэд биеийн байдал сайн. Хүч орж байгааг мэдэрч байсан. Хүч чадалтай болж байсан. Дүүгээ сургуульд нь хүргэж өгөөд хурч ирээд тавиур дээрх зүйлээ өөрийнхөө хүсснээр янзалж хайсан. Учир нь урд нь тавьж байсан надад юусоо таалагдахгүй байсан. Харж байгаа үсттэй. Бүх зүйлээ өөрийн хүсэж байгаагаараа л өөрчлөн тавьсан. Шкаф доторх зүйлээ дахин янзалсан. Өөрөөр хэлбэл өөрийнхөө ажилд орсон. Гэрийн цэвэрлэгээг хийсэн. Шалаа угаасан, сав суулгаа дахин угаасан. Ер нь бол өдөржингөө л хөдөлгөөнтэй байсан да. Надад хүмүүстэй харилцах, салхинд гарах, гадуур зугаалах хүсэл дахин төрж эхэлсэн. Өмнө тэр идэх хүсэлгүй байсан бол одоо маш ихээр хоолны дуршил нэмэгдэн өөрөө хүссэн зүйлээ авахар дэлгүүр рүү явдаг болсон. Тэр дэлгүүрт очиж өөрөө сонголтоо хийж, өөрөө жигнэж цавлаж авдаг болсон. Гэртээ ирээд охин авчирсан зүйлээ идэхэд нь ах дүүсийн баяр хөөр нь хэмжээлшгүй их байлаа. Тиймээс энэ агшин тэмцэх боломжийг тэд орхитуулсангүйгээс гадна гар утсандаа хадгалаа авчээ. Үнэхээр хараад ханшгүй байлаа. Бүрэн эдгэрлэлтийг баталгаажуулахын тулд Назим дахин бүрэн шинжилгээнд орсон. Бид шинжилгээнд орсон байгаа. Энэ бидний бөөр, энд бүгднөрөө цэвэрхэн байгаа. Гайхалтай. За энэ бол бидний бөөр хэвийн. За одоо би харьцуулахыг хүсэж байна. Харьцуулаа харъя. Энд чинь олон өрөвчлүүд байгаа. Тэр цэгүүд тийм ээ. Тийм энийг хараа. Энэ харин энэ бүх зүйл цэвэр байгаа. Тийм байна. Энд бол цэвэрхэн болсон байна. Эрүүл цэвэр гэж бичсэн байна. Энд болохоор элэг томроогүй байгаа. Ер нь бол томорсон байсан. Хардаа энд байгаа биз. Элэг гөлгөр бөгөөд өөрчлөлтгүй жигд судасны хэв маяг хэвийн совог өөрчлөлтгүй мэтчлэнгээр. Шинжилгээний хариунаас харахад багада би цусны нугралтай байсан юм байна лээ. Харин крусэдсний дараа энэ тэнийсэн байсан. Цусны хүүдийн энд битсэн байна. Тийм байна. Энэ байна. Зөв хэлбэртэй. Тийм. Ханууд узаарсан ингээд л болоо. За бүгд хийвэн. Энэ шинжилгээнүүдийнхээ хариуг аваад бид өрхийн эмчид очиход эмчинүүд нь орой дээрээ гарч совилогч нь сандал дээрээ суугаад энэ нөгөө өхөж байсан. Тэр энэ үгийг хэлж чадахгүй байсан л да магадгүй эцсэн байгаа. Би түнд тийм өөх хөстэй байсан гэвч анд байна гэж хэлсэн. Тэр бүр ярьж чадахгүй зүгээр л над руу хараад суугаад байсан. Би түнд за ямар байна? Гайхалтай юу гэхэд тэр нүдэ бүлтээд гайхалтай гэсэн. Нүдэ бүлтээд гайхалтай гэсэн. Одоогийн байдлаар бүх үзүүлэлтүүд нь хэвэн. Жин нэмэгдсэн. Биеийн байдал хэвэн. Одоогийн байдлаар Назимын биеийн байдал хэвэн. Батлаг өөрчлөлтгүй, эрүүл, ходоод гэж хэвлийн үйл ажиллагааны батлаг үеийн өөрчлөлт ах. 18 төрлийн онштой байсан. Одоогийн байдлаар би бүрэн эрүүл болсон. 1 онш биш, 2 онш биш, 3 онш биш. 18 төрлийн оншиг Бурхан өөрийн мотрыг 90 бусын аргаар нэг агшинд бүгдийг нь авч хэвийн байдалд оруулсан. Бүгдийг эмчилж, бүгдийг идгэж хэвийн байдалд оруулсан. Бидний сүм, ариун сүнсний хөдлөл, апостол Владимир Мунтян, пастор Викторигаар дамжуулан эзэн Бурхан ажиллаа хийж байгаад маш их талархаж байна. Мөн олон хүмүүс олон төрлийн өвчнөөс эдгэрдэг эдгэрлийн крусэд явуулж байгаад маш их талархаж байна. Эдгээрүүдийн нэг нь миний эдгэрлээс юм аа.